Олимпийн аварга Бадар уган спорт сонирхчдын төв болох Монголын үндэсний олимпийн хорооны 0.7 га газар доторх тамирчдын сэргээлтийн төв гэх 5 давхар барилгыг 2018 онд өөрийн эзэмшилд шилжүүлэн аваад үр суулгах эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Улмаар даварсаар давгийн оронд гихчээр өөжин мэд эмнэлгийнхээ чанх хой талд ахин орон сууцны хорооллын барилгын ажил эхлүүлээд мөн л удаж байна. Ингэхдээ барилгын талбай хажууд байрлах барилгаас 5 м хүрэхгүй зайд өрөмдлөг хийж ойролцоо байрлах барилга жижигхийлэл мэдрэгдэж дуу чимээний бохирдол ихсэж иргэдийн амгалан тавин байдлыг ноцтой зөрчиж байна. Иргэд 2023 оны 8 сараас хойш барилгын ажлыг эсэргүүцсэн тэмцсээр л байна. Бадар уган барилгаа олон төрлийн стандартыг зөрчим, төлөвлөлтгүй агааржуулалт, нар салхины тусгалыг хаан шахан барьж байна. Үнэхээр гайхмаар. Иргэд Бадар уган олимпийн хорооны газрыг хууль зөрчил нийтийн өмчийг халаастаа хийсэн тухай олон баримт мэдээллийг маш ихээр гарган тавьдаг. Хэн нэгэн жирийн иргэн тэгсэн бол хэдийн шүүхэд дуудагдаж барилгаа алдаж торгуулж дуусах байлаа. Харин олимпийн аврагт хууль үйлчлэхгүй байна. Иргэд бидэнд олимпийн медалаас илүү барилгын стандарт, сургууль цэцэрлэг, ая тухтай орчин юунаас илүү чухал. Иргэдийн эрх ашиг уландаан гიშгэж хэн боловч ард түмний эсэргүүцэлтэй энэ мэд тулсаар байна гэдгийг ахин давтан хэлье.